Cebu хотын шөнийн хоолны гудамж руу явах гэж бүгдээрээ очиж тэнцээ. Ямар хоолнууд байна, нутгийн хоолнуудтай танилцъя. Байк надад олдсонгүй. Тэгээд амар халуун байгаа учраас дахиад такси барьчлаа. Энэ гэхдээ шүү дээ энэ байк барих юм бол ингээд дандаа өмнө тохиролцож явдаг. Тэгэхээр одоо таксигаар нэг 80 мая гарах газар чинь зарим гараад болохоор 100 аваад 150 гэдэг байхгүй. Би зүгээр байк барьж үзүүлээ л гэж бодсон. Буцахтаа чадах юм бол барьж үзүүлнэ. Энд бас нэр хурган төвжирдэн шүү дээ. Зөвхөн Улаанбаатарт төвжирээд байгаа юм биш үү? Жижиг бас төвжирэн нэг төвжирхээр бас ер нь бол таг зогсно. За IT парк дээр ирсэн. IT парк гэж нэг иймэрхүү газар байдаг. Cebu хотын яг төв хэсэг нь гэж хэлж болно. Жуулчдын хамгийн их ирдэг, залуучуудын чөлөө цагаа хамгийн их өнгөрүүлдэг газар бол ялцгүй IT парк юм. Гой кофе умаар байна. Гэтэ арай л орой юм а тэ. Гэтэ би бол яг хоолоо идчихэд дараа нь өнөхөр уумар байвал ууч чадна. KFC, за KFC-гийн цаана Jollibee гэдэг нэр хөр байгаа. Jollibee бол энтхийн KFC. Хүмүүс тэгээд амар үнцэрхэг үздэг. Jollibee рүүгээ амар их ордог. Одоо харахад ингээд гадаад нь зөндөө хүмүүс байгаа ч тийм. Тэгэд KFC-г урд хараа хинж авахгүй. За 100 ойрхон байна да. Жохон алхаад очих юм шиг байна. Би нөгөө энд ямар нэгэн Филиппин дугаар аваагүй байхгүй. Тэгэхээр надад дата байхгүй. Тэгээ би шууд энэ чинь ингээд Ayala Mall гэдэг ер нь хамгийн том дэлгүүр нь байгаа. Тэгэл дэлгүүрийнх нь Wi-Fi, энэ дээр кофе шопын Wi-Fi-аар гол зоогож явж байгаа. Тийшээ жохон алхаад очих юм байна. Энд ингээд нэрээ цагдаа нар цагдаа гэх юм уу одоо security ч гэх юм уу хүмүүс ингээд замын давхар зогсуулж өгч байдаг. Ингээд гатар хүмүүс гах гэж байгаа юм бол зогсоож мосоогоо. Манайхаар бол school police юм шүү. School police. Зүгээр явж ах чинь зарлалын самбар хэрүүлүүдэд хинаар. Энэ хэсгийг тасалж аваад ямар ч шалтгаангүйгээр найз руугаа явуул. Суббо меркадогийн гадаа ирсэн байна. За тэгээд өнөр бол амар өнөр чинь. Манайхаар бол одоо хүрээлэн юм хааш юм бэ. Хүрээлэнгийн шорлогноос амар өнөр чинь тхүү. Шууд хамарныхаа зүүнсөө юм таахгүй. За энэ бол sushi house байна. Янз харагчна. Hey sir, lechon? Энэ амар алдартай шүү дээ. Лечон гэдэг энэ том гахаа ингээд шууд салгаад өгдөг. Хэдэн мянга буюу 60,000 төгрөг. Хэл ийм гахаа 60,000 авна. Тэгээ 250 г 250. За энэ газар бол ер нь итгэж болохоор харагдчих шүү. За эндээс нэг юм авч идэнэ. Би өнөөдөр бүгдийг идэнэ. Бүгдийг идэж чадхаарай. Бүгдээрээ л гоё харагддаг яг хаа. Ер нь бол хоол сонгох үе ажил мэргэжтэй сонгохоос хэцүү. Яг үүндээ best seller. David ribs. Yeah, also the stainless steak. Stainless steak. This one, this is a big size. Also the chicken and the barbecue. За бүгдээрээ best seller юм. Энийг идэж үзье. David ribs one. 109 sir. 20 минутын дараа ирээрэй гинэ. За seafood байна. Тэгээ дуртай хүмүүст нь бол гоё юм багч байна. Энэ бол одоо далайн жон байна. За төрөл бүрийн загснууд байна. За энэ төрөл бүрийн шаардлагууд харагдаж байна. Roast beef. Yeah, USDA Angus beef. Fat boy, roast. I don't want to be a fat boy. Jurassic Sizzlers.
She's where. Энэ бол бас сонио харагдаж байна. La Plato. Онд жихэн болоод байна. Хоёр зантай хүмүүс шүү тийчээд бас. За энэ газар гоё харагдаж байна. Энэ гоё цөмөгтэй багцсан гоё харагдаж байна. With bone marrow. Bone marrow? Yes. 100 times, sir. Энэ газар бүр ингэ оочрцсан байна. Тэр өрн нэг дүрэн байдаг шүү дээ. Хоосны газар оочр ихтэй жоохон бол тэр газар сайн гэсэн үг. Ингээд зүгээр оригоногоо таасах шиг болсон байна. Энэ стайг гоё амттай харагдчих. Миний бүр хоол өнөрсөөр шүлс гоочтой шүү. Энийг бүр надад хараад инээлээ. Тэр би бас инээлээ. За одоо Филиппинд ирчээд солонгос хоол идэх юм чи сайн шээ. Гэтэ бол энд бол юмнууд байна. Энэ ахын пицца бас гоё байсан. Гэтэ би ийдсэн. Гэтэ одоо бол пицца хийсэн гэдэг чинь бол арай л амар үстэй. Оо захын чанцаа бас. What's your nationality? Mongolia. Mongolian, right? Yeah. Nice. Юунаас ингэж дандаа будаатай хоол, дандаа будаатай. Будаагүй хоол баг байхгүй. За эндээс нэгийг авч идэж үзье. Okay, this one best seller. Yes, sir. Okay, try one. Teriyaki beef with mozzarella. Train. Thank you. 5 to 8 minutes. No rice. Do you have choice with no rice? No rice, 150. Okay. Yeah. За энэ ч цоосоо. Манай наадмын талбай зугаа идэх байна да. Яаж сандал олно? За энэ одоо пивны газар байна. Сам нэгэл бол энэхийн хамгийн алдартай пив. Сам нэгэл пэт хийсэнд нь хүмүүс аягүй дуртай байдаг. За эсвэл калори багтай лайт хийж бас байгаа. Тэгээд би тэрийг яг энэхийн хүмүүсийг хэлж чадна. Сам нэгэл лайт гэдэг акц хийсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд ойлгохгүй байсан байхгүй. Тэр би сонсоод сам нэг лайт гэсэн чинь шууд ойлгосон. Тэн хасаар явж байгаа залуутай ширээгээ шийдлэхээр болсон. За ийм 3 төрлийн хоол өсөж үзэх гэж байна. Энэ дахин шансаа хавраг байгаа. Энэ болохоор моцареллатай укремах, эхнэж өмгтэй бас хахамах. Тэр нь бүдэр айгуу гоё харагдаж байна. За шууд укремахнаас эхлэе. Арай зөөлтэй амттай магадгүй бэлтгэдэг укремах. Okay. Wow, 뭐야? 양재면. 진짜. амар чимээтэй байхгүй энэ дөрөв ганц байсан байр. Спикер тэнд байна. Одоо яах вэ? Ному гойно. Бид тараа шууд ирсэн чинь янз юм байна шүү. Амтгүй янз юм байна шүү. Амтгүй янз юм байна шүү. Сабатн. Энэ үед ингэж таада. Энийг идэх гэж байна. Цөмөгтэй, цөмүүнээс та.
Одоо Монголд одоо энэ гоё шарсан энэ цөмөгтэй стик аваад гэвэл 100 мянгаас буух баг буух ба. Тэр энэ бол надад айгүй good deal гэж санагдаж байна. Айгүй хөргөн модаа халттай. Бас болж штэ тий. Бон мараа. Цөмөг идэх тухтай юм байдаг уу? Анны цөмөг тагшаад яс чанхал юм бол тагшаад цөмөгийг идчих гэдэг. Тэгээ анх амар дургүй байсан даа хүүхд боллоо. Тэсэн чинь тоцоохон том болоод ирсэн чинь амар дуртайсан. Тэгээ ялангуяа өөх мөөхөнд бол одоо бүр аюу дуртай. Дан өөхгүй матлах гэдэг гэх нэг юм идсэн болов. Заавал юм өөхтэй баятай. Сармаар төвчөн яг өндөө амар гоё өвчөө идмээр байхгүй. Гоё өвчөө ингээд ахиглуулаа зүсээ тий. Хаад гэдэг. Тэгээд нэгэнт надад хутан мутаг автахгүй юм байна энэ чинээс. Дахиад нэг юм ямар ч сэрээ авлаа. Тэгээд энэ бэлээ авсан. Уусаа энтхэн хүмүүс ингээд дандаа галгарууд гатаа өгж байгаа хоолой самардаад ингээд базаа ламдаа гэж идчихдэг. Тийм болохоор хутганы оронд надад бэлээ өглөө. Усыг нь уул, ясыг нь дагаад бэлээтэйгээр сайхан хоолой идчихээ да. Ой, эдгээр юу юм? Цаасаа юугаар хийгээд байт юм аа? Аюу гой амттай. Өдөр юм өөр амттай. Хүн юу нь өөртөөс дутагддаг гэж байна. Хаалт хүмүүсээс заавал өөртөөс авч явах хэрэгтэй. Тэгжээж энэ өөх тавчин нэгдүгээр бэлчлэг сайтай, танд энерги сайн өгнө гэсэн. Нэгдүгээр тосон дуустал витаминууд байна. Заавал тос бэж ялгардаг хүний биед чинь дааврууд байна. Ер нь бол аюу их тостой юм байна. Эдний хоолнууд ангаа тостой. Би өмнөх блог дээр өгөн хэлсэн байхгүй. Хаа сайгүй ингээд юмнууд шараа байж байгаа. Тэгээд дандаа юм бодомчнаас нь шаарсан тос өнөрчж байгаа. Тэр юм шаарсан халтан хүнсний хэрэглээтэй болохоор зүрх судасны асуудал нэгэн байдаг байж магадгүй гэдэг үг нь ярьж ирсэн. Наад тусцсан. Энэ ингээд ястай. Тэгээд аюу нэмгөө ингээд өчсөн юм гахамах. Тэгээд соус нь аюу гоё өрмөцсөн гоё чихэрдэгдүү юм байна. Чихэрдэг дахиад гэж сонсчихснаас чихэрдэг гахаа гэж сонсоо юм. Биш гахаа гэснээр би нэрээ yoo нэг том гахаанаас ууна авсан шүү. Энэ болохоор энэ зүтгэл соустай. Аюу пластик халбахтай. Будаатай хараа. Би танаас хэлсэн мэдтэй. Бүх хоол нь будаатай. Энэ будаатай, энэ будаатай, энэ будаатай. За энэ болохоор энэ хавраг байх хэвээр. Яаж идэггүй би одоо салгаж чадахгүй шууд идчихв. Шууд мах мөлжж байгаа юм шиг зургаачтай юм. Энэ гахаанаас энэ гахааны дугаар энэ болохоор идүү тийм натурал амттай. Чихэрдэг юм байхгүй. Яг гоо барбекю соус гоё юм. Өөрийн амар гоё юм. Би баг энийг тостлон идчих واخа. Оо янга. Нэмэр самтай идчихлээ. Тэгээд өөр зөө та нар ингэ сайн хатуу юм ажиллаж явах хэрэгтэй. Дээрээс нь мөгөс өнтөр идчих хэрэгтэй. Энэ холбогч идүүд идэн коллагены агуулмж амар сайтай байхгүй. Тэгээд гаднаас коллагены бэлтгэл ууснаас хамаагүй дээргээ бодлоо. Стүүжин матын гаднаас арьс тэгээд мөгөс катетэж өвчүүний мөгөс өнтөр сайн гоё иддэг байх хэрэгтэй. Тэгээд даамын бэлтгэл онтроос кола уна. Хүмүүс тэгээд та бараа ингэ кола мото рууд байхад юу ууштай гэж юм бас айсан хүн штэ. Хамгийн гол нь ерөөсөө moderation гэж аа. Хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Уумар байгаа юм уу, эдмэр байгаа юм уу гэдэг ерөөсөө хэтрүүлэхгүйгээр бүхэлдээ хэмжээ хязгаарлалтанд барьж чадах юм бол бүхэл гоё. Насаараа кола уухгүй амьдрын гээд тийм юм байхгүй ш. Кола уугаад яавал гэсэн сахартай байна. Сахар хэрэгтэй хязгаарлаж чаддаг бол ямар ч хамаагүй ш. Бак гэж сураагүй байна уушлаа. Өнөөдөр энэ амар гоё амт зөв харагдаж байгаас гоё амттай. Яаж ингэж гоё хийгээд байна? Энэ ихтэй хамгийн удсан хоол нь баггүй 20 минут болсон. Тэгэхээр үнэхээр их цаг хугацаа авсан юм их гоё гэдэг байж үнэн байгаа. За энэ төрөний нөгөө нэг маяг том гахаа гэсэн штэ ингээд
Манайхаар нөгөө туланд нь ингээ шаардсан юм шиг. За тэр гахааны мах тийм нэ ингээ гадна талын хайсан тэгээ дотор талын махтайгаа ингээ өгдөг. Энэ бол эмтгийн хамгийн алдартай гахаан гэж байгаа байхгүй. Баяр маяраар ингээ манайхан наадмаар хорхог хийдэж штэ тий. Яг манай хорхог шиг хайсанд нь ингээ ороод иддэг гэж байгаа. Дотор талын маханы гадна талын хайсан. Хайсан хамгийн гоё нь. Миний нөгөө яриад коллаген гэдэг аач юм шүү дээ гэсэн. Гэт юм коллаген гэдэг чинь гол сайхны бүтээгдэхүүн биш ш та нар мэдээ. Коллаген гэдэг чинь хатгч бүтэцэд нь орчихдог уураг юм аа. Тэгээд коллагенс таны бүх холбогд гэдэг цай болно л гэсэн. Энэ ч гоё юм. Хайсан зүгээр ингэ бүтгэж байж юм. Энэ ямар ядраатай дөө. Зүүн хамтаа юмэр авахгүй. Яг энэ логик юм үзэх юм дөө. Өөдөөд энэ үзэж байгаа хүмүүсээ хойшоо комент үлдээгээ. Мөр амар тастай байна. Тас нь өвхний өөдний тас үед асуудалгүй л яа. А нэмэлтээр шарсан тас байх юм бол одоо асуудалтай болж байна. За бодлоо. Одоо болсон. За эдгээр гоё харагдаж байна. Яг цэвэр жимс шахаад өгөх юм шиг харагддаг бай. За эндээс гоё юм олж байна. Би ч одоо мангоны уусгүй шүү дээ. Мангонд айгуу дуртай. Мангонд уусгүй. Баруун салгаагүй юм. Тэр гоё манготой шиг байда. Энэ гоё хасдаг юу вэ? Манготой хамгийн гоё засдаг жимс юу вэ? Энд цаарч байгаа даамаар байна. Эдгээр айгүй хөөрхөн үнэтэй одоо миний санаас манго банана 120 песо. Энэ чинь 7200 төгрөг. Тэгэхээр зөв цэвэр жимсээ шахаад шейк болгоод өгнө гэхээр надад давгүй санагдчих. Янз. Гоё. Захан хоол идлээ. Хоол идэхгүй гүрээж энэ ч ирсэн хэрэг гарлаа. Айгүй гоё хоолнууд идлээ. Нөгөө дахиад зай байсан болол яг далай хоол нэг дуртай биш ч гэсэндээ шарсан цагснууд нь бол үнэхээр гоё харагдчихсан. За тэгээд нэг оройг надтай хамт өнгөрсөнд баярлалаа. Филиппиний Себу хотын хүрээлэнгээр хамтдаа зочлоо. Хэрвээ дахиад влог хийх юм бол дараагийн влогоор уулзцаая. Түр баяртай.